Сайн байцгаана уу? Материйн ордныхоо 2025 оны 3 дугаар сард материйн ордныхны хувьд гариг иргэсийн байрлал болон ерөнхий төлөвийг дараах байдлаар хүргэж байна. Нар 3 дугаар сарын 1-ээс 20-ны хүртэл загсны ордонд 3 дугаар сарын 21-ээс эхлэн хоньны ордонд шилжнэ. Энэ сард таны ажил сарын ихээр ажил хэргийн карьераа өсгөх таатай боломж гарч ирнэ. Таны мэдлэг боловсрол өөртөө итгэлтэй байдал хүмүүсийн анхаарлыг татна. Та төвчээрт бөгөөд харилцан ойлголцох чадвар сайтай байна. Харин нарийн төвөгтэй ажилд эрсдэл бүх хийгээрэй. Энэ сард та сөрөг хүмүүсээс холхон байсан дээрээ эрх мэдлийн тэмцэл асуудал гарч болзошгүйг анхаараарай. Хууль журмыг баримтлахыг хичээ, шийдвэр гаргахдаа оюун ухаан болон дотоод мэдрэгүүгөө удирдлага болгоорой. Сарын дүнд үед гэр бүл багахан асуудал үүсэж болзошгүй. Тайван байж харилцан ойлголцохыг хичээгээрэй. Олон хүнтэй харилцах шаардлага гарвал үг ярианд анхаарах нь зүйтэй. Санхүүгийн байдал мөнгө санхүүгээ сайтар төлөвлөж эрсдэлтэй үйлдэл хийхээс зайлсхийгээрэй. Ямар нэг мөнх хүмүүстэй харилцахаас болгоомжил төвчээртэй байж гинтийн мөнгө олох саналаас татгалзах нь зүйтэй. Эрүүл мэнд од эрхсийн нөлөөгөөр биеийн эсэргүүцэл суларч болзошгүй тул эрүүл мэндэд анхаарч шаардлагатай бол их ажиллахаас зайлсхийж бүтээлч хөдөлмөрч эрхлэх цэвэр агаарт амархан тустай. Эдгээр нөлөөллүүдийг харгалзан 2025 оны 3 дугаар сард материйн ордных нь ажил мэргэжил гэр бүл санхүү эрүүл мэндийн тал дээр анхаарч болгоомжтой төвчээртэй байх нь зүйтэй. Эрэг тал нь энэ сар таны хувьд өөрийгөө хөгжүүлэх шин боломж нээх дотоод хүч чадлаа илүү ихээр мэдрэх үе байх болно. Миний контент танд хэрэгтэй мэдээлэл хүргэдэг бол та бүхэн маань лайк, subscribe дараа бусдад түгээж байгаарай. Сайхан сэтгэлийн комент бас үлдээж байгаарай. Баярлалаа.